Сайн бацгаана залуучуудаа. Утганбаатарын мөнхчин байна. Ингээ та бүхэндээ би өөрийн цуврал видеонуудаа хүргэж байгаа илээ. Тэгээд өнөөдөр хөгжил гэж юу вэ гэдэг талаар та бүхэндээ ярилцъя гэж бодлоо. Ямар улсыг хөгжсөн улс гэх вэ? Манай Монгол ямар шинж чанарыг агуулж чадсан байвал бид нэр хөгжилтэй улс гэж нүүр бардам хэлж чадах вэ? Өндөр байшин барилга, баян тансаг амьдрал уу? Эсвэл ард иргэд эрүүл сарвал орчинд аз жаргалтай эрүүл их амьдрах уу? Гэдэг талаар би маш удаан бодлоо. Ингээд бусад улс орнуудын жишг, улс төрийн бодлого энэ бүхэн зүйлтэй харьцуулаад би өөрийн гэсэн хэдэн дүгнэлтээ гаргасан юм аа. Энэ бүхнээ та бүхэнтэй хуваалцъя гэж бодлоо. За. Улсын хөгжил гэдгийг би энэхүү 16 зүйлээр тодорхойлдог. Миний хувьд энэ 16 зүйлийг бүрдүүлсэн улс бол хөгжсөн, хөгжилтэй улс гэж би хэлнэ. Хамгийн нэгдүгээрт ард түмний боловсрал, хоёрдугаарт ард иргэдийн эрүүл мэнд, гуравт эмэгтэйчүүдийн эрүүл мэнд, дөрөвт үрс нэлхсэн эрүүл мэнд, тавт ажил хөдлийн төвшин, зургаадугаарт баян ядуугийн ялгааг арилгах, долдугаарт үйлдвэрлэл, наймд дотоодын нийт бүтээгдэхүүн, ихсэх, есдүгээрт хуулийн хэрэгжилт, 10дугаарт импорт болон экспорт, 11дугаарт гадаад харилцаа болон хөрөнгө оруулалт, 12дугаар зөв хотчлт буюу тэгш хөгжил, 13дугаарт татварын тэнцвэрт байдал, 14-дүгээр чөлөөт болон хараат бус бизнесийн орчин, 15-дугаар жижиг бизнес эрхлэгчдийг дэмжих, 16-дугаарт улс орны аюулгүй байдал. Энэ бүхэн зүйлүүд хоорондоо маш их уялдаа холбоотой. Гэхдээ энэ бүхэн зүйлийн хамгийн нэгдүгээр гол зүйл бол боловсрал. Боловсрал гэж юу вэ? Боловсрал гэдэг үгийн үндсийг нь аваад үзье. Боловсрох. Тэгээд боловсрал. Тэр хүн боловсролыг эзэмших нь бол яах вэ гэхээр тэр оюуны сан дотор мэдлэг мэдээлэл дотор хүн чанагдаж боловсрч буцлаж болох ёстой. Тэр болсон бүтээгдэхүүн боловсролтой мэдлэгтэй хүн байна. Гэтэл өнөөдөр Монгол хүн бүхэн боловсролтой, дипломтой. Дипломтой хүн бол боловсролтой шүү Монгол өнөөдөр. Тэр 2-3 дипломыг худалдаад авчдаг. 23 та залуу 3 их сургууль төгссөн жиж ах шиг. Худлаа. Ингээд 2-3 сая төгрөгөөр их сургуулийн диплом худалдаж аваад 100-аас 500 мянган төгрөгөөр магадгүй би буруу ярьж магадгүй л өнөөдөр үнэтэй байх. Энэ бүхнийг ингээд худалдаад авчдаг. Яагаад энэ бүхнийг худалдаад авчиж байгаа юм гэхлээр зарж байгаа юм чинь зарах боломжийг нөгж байгаа болохоор тэр хүмүүс чинь нөгөө нэг хямд төсөр амархан одоо замаар энэ дипломыг авчвал би ажилтай амьдралтайг ойлгочих. Ийм бишээ, ийм байж өрөөсөө болохгүй. Энэ бол нийгмийг хурж байгаа биш, энэ бол өөрийгөө хурж байгаа зүйл. Дараа нь нийгэмд хор уршиг үзүүлж байгаа зүйл. Диплом худалдаад авсан эмч танил талаараа ажилд ороод яах вэ гэхээр тэр хүн чинь мис засал хийж чадахгүй буруу газар зүсээд буруу юмыг нь одоо хаагаад одоо яад буруу газар нь мис засал хийгээд буруу юм тариг нь өгөөд өвчтнийг улам өвчлүүлээд гээд амар хэрэг Монгол гараад надаа. Энэ бүхэн чинь боловсралтай холбоотой. Боловсралгүй хүн байна, мэдлэггүй хүн байна бид нар чинь. Тэр хүмүүсийг боловсролыг шалгадаг, шалгуур тавьдаг тийм мөн хариуцлага шалгуур гэж байхгүй. Тэгэхээр өнөөдөр боловсрол гэж юу вэ? Өнөөдөр бид нар улс төрийн сонголтоо хийхдээ ч гэсэн бид нар маш мэдээлэлгүй. Улсын хурлын гишүүдийг сонгохдоо бид нар маш мэдээлэлгүй. Боловсролгүй учраас бид нар маш их буруу сонголт хийдэг. 4 жилийн дотор 10,000 үйлдвэрлэл барина гэдээ ярьж байгаа хүнд хөө яасан гоё юм бэ 10,000 үйлдвэрлэл тэр чинь маш их үйлдвэрлэл их ажилтай болох нэ гэж дэмжиж байгаа. Гэтэл яг үүндээ логикли боловсролтой мэдлэгтэй хүн бодоод үзэхээр хамгийн тэнэг хүч бодоод үзсэн. 10,000 үйлдвэрийг 4 жилийн дотор барьж чадахгүй нь ойлгомжтой. Тэгэхээр хүн мэдээлэлтэй, мэдлэгтэй, боловсролтой хүн гэдэг юмд хандж байгаа хандлага нь хүртэл өөр байдаг. Улс төрд хандж байгаа хандлага нь хүртэл өөр. Ухаантай ханддаг байхгүй юу? Тэгэхээр боловсрол гэдэг хамгийн нэгдүгээр шүү дээ. Боловсролыг яаж дэмжих ёстой бэ гэхээр улсаас гаргаж байгаа хөрөнгө, мөнгө, төсөв мөн улсаас боловсрол тавьж байгаа хараа хяндлага хямж мөн дэлхийд зөвшөөрөгдсөн боловсролын системийг бид нэр улсдаа нэвтрүүлж хэрэгжүүлэх нь маш чухал байгаа. Кембрижийн их сургуулийн систем гэж яддаг л да. Гэхдээ яг үнэндээ бол Кембриж их сургуулийн систем гэж юу юм гэдгийг өөрсдөө ойлгоогүй л хүмүүс хэлбэр хөгөөл явж идэг шүү дээ. Жишээ нь одоо манай улс төрд байна л да. 50 60 гарцсан одоо юу гэдэг аль тэр социалист нийгэмд Оросд
Тэ социалист нийгэмд хүмүүжсэн, социалист нийгэм боловсрол эзэмшсэн бид нэг боловсрол хүмүүс гээгүй. Боловсрол эзэмшсэн хүмүүс өнөөдөр капиталист хөрөнгөтний нийгмийг, капиталист нийгэм арчилсан нийгмийг өнөөдөр толгойлоод авч явж байгаа. Тэр хүмүүс арчилсан нийгэм боловсроогүй учраас социалист чиг хандлагыг бас барьж л энэ нийгмийг авч явж байгаа байхгүй. Тэгэхээр манай улс бас л нэг л юм нэг сонин голдрлогтой байгаад байгаа. Тэгэхээр боловсрол гэдэг хамгийн чухал зүйл. Хоёрдугаарт ард иргэдийн эрүүл мэнд. Эрүүл эрхэн ирээдүйн хөгжил гэж үг гэдэг. Өнөөдөр манай Монголд бүх эмнэлэг, үнэгүй энэ бол маш сайхан зүйл. Гэхдээ чанар гэдэг зүйл аимшигтай. Өнөөдөр нэг эмнэлэгт очиод үзье. Аимшигтай их очор, эмчин бүдүүлэг, мэдлэг боловсралгүй, хариуцлагагүй, хариуцлага тооцох систем нь байхгүй, мэдлэг боловсралгүй хүн 10 өвчтөд ардаа хаяад хаалга хагаад яваад өгчт хизээ ярих юм мэддэхгүй. Энд чинь нөгөө нэг эмч чинь сайн цалин авахгүй болохоор ажилдаа сэтгэл хангалуун бос байна, ууртай байна. 500 мянган цалин авч байгаа хүн өдөр 50 өвчтөн үзэхээр уур нь хүрж байгаа. Хөөх юм нь бас буруудах аргагүй. Энд чинь улсаас хөгж байгаа хараа хяндлага, төсөв мөнгө нь маш бага байгаа юм. Бид хамгийн хоёр чухал зүйлээ ардаа тавьчаад байдаг. Эрүүл мэндийн салбар, боловсролын салбар. Энэ хоёр яамд хамгийн чухал хүмүүсийг томилж тавьж, хамгийн толгоос сор шил болсон хүмүүсийг тавьж бид нар энэ системүүдийг, энэ салбарыг маш сайн хөгжүүлж явах учиртай юм. Хамгийн сайн хөрөнгө мөнгө хамгийн сайн зарж явах хэрэгтэй гэж би бодоод байдیں۔ Гуравдугаарт эрүүчүүд, эмэгтэйчүүд эрүүл мэнд. Энэ маань эрүүл мэнд дотор л явж байгаа л та. Өнөөдрийн ялах ирээдүйн хөгжил гэж үг. Тэгэхээр тэр өнөөдрийн ялахыг тээж төрүүлж байгаа их хүний эрүүл мэнд гэдэг маш чухал авчтай. Өнөөдөр Америкт өөр хүний иргэн байсан ч гэсэн Америк улсын иргэнийг төрүүлж байгаа бол тэр 10 сарын эрүүл мэнд хоол хүнсний бүх хэрэгцээ хангамжийг нь Америкийн засгийн газраас гаргаж өгдөг. Яагаад гэвэл тэр хүн Америкийн ирээдүйн иргэнийг, Америкийн хөгжил цэцэглэлтэнд хөрөнгө оруулах иргэнийг төрүүлж өгч байгаа учраас гэж харж хандж байгаа. Өнөөдөр манай төрх хэмлэг ямар амар үлээ. Манай бараг л төрсөн бүх эмэгтэйчүүд хийлэнтэй. Эмчин айлгчдаг. Анд амиглаад байгаа гэх амар загиндаг те. Одоо жишээ төрсний дараа шууд л гаргаал коридорт бүрчтэй орон дээр хөвтчихдэг. Энэ бол тэр эмчин эмнэлгийн буруу биш ээ. Энд чинь бас л нөгөө хөрөнгө мөнгө эмчин эмнэлгийн хараа хяндлага чинь маш дутуу байгаа. Бид нар өнөөдөр эмнэлэг барихгүй байна. Хувийн хвшлийн эмнэлгүүдийг дэмжихгүй байна. Ийм учраас өнөөдөр манай эмнэлгийн салбар маш дутмаг байгаа. Өнөөдөр манай түргэний машин хэдэн 3 цагийн дараа ирдэг аимшигтай. Бид нар яагаад улсын хурлын гишүүнд Lexus 5-дал авч өгөхийнхөө оронд яралтай дөрвөн тусламжийн 103-ын төвд бид нар нэг 5-далын мөнгөөр 10 машин аваад өгч байгаа болтгүй юм бэ. Ийм сонин тэнцвэргүй байдлыг бид нар гаргаж байгаа. Хамгийн чухал зүйлээ хамгийн ардаа тавьчаад бид нар яваад байгаа болохоор маш буруу хөгжөд байгаа гэж би бодоод байна. За мөн дөрөвдүгээрт үрс нялхсан эрүүл мэнд. Өнөөдрийн нэраа ирээдүйн хөгжил гэсэн те. Тэгэхээр энэхүү нэраа эрүүл сарвал өсч бойчих нь хамгаас чухал. Ядуу айл байж болно, ядуу айл болж болно. Аав нурхаа хувцастай байж болно. Хүүхэд нь ядуу байх ёсгүй. Тэр хүүхдийг сургуульд сурах бичиг хэрэгсэл дэвтэр ном хоол хүнс эрүүл мэндийн баталгаа бүх юмыг нь улсаас гаргаж өгдөг байх учиртай. Яг гэвэл тэр хүн чинь ирээдүйд Монголыг авч явах бас нэгэн залуу халаа болж байгаа. Тэгэхээр бид нар үрс нэлгсэн эрүүл мэндэд маш сайн анхаарах учиртай. Энэ бүхэн хамгийн хойно хоцордог. Ийм байж болохгүй. За 5 дугаарт ажилтгүйдлийн төвшин. Өнөөдөр Монголын ажилтгүйдлийн төвшин мэдэгдэхгүй. Яагаад гэвэл бид нар ажилтгүйдлийн төвшин тогтоох яг тийм баттай судалгаа гаргадаггүй. Ихтэй сургууль төгсөөд мэдлэг боловсролтой заримаа нэгэн оюутан маань ажилд орох гэхээр танил талаараа яваад орчдөг. Нөгөөний боловсролыг худалдаад авсан баг чи яваад орчдөг. Ингээд нөгөө нэг мэдлэгтэй боловсролтой хүчин маань цаана нийгмийн ядуу буурай ажилтгүйдлийн бүлэгт хамаарагдаад ингээд байж идэг. Тэгэхээр энэ ажилтгүйдлийг бид нар яаж арилгах вэ гэхлээр бид нар үйлдвэрлэл сайн байх хэрэгтэй. Бид нар социалист нийгмийн үед ямар сайхан үйлдвэрлэлтэй байлаа. Манай эмээ үе ярьдэн шүү дээ. Па эрмэлийн үйлдвэрлэл, гутлын үйлдвэрлэл, хевсний үйлдвэрлэл гэсэн.
ажилдаач урамтай явдаг гэсэн гэж байгаа. Гэтэл өнөөдөр яасан тэр бүх зүйлүүд хувьчлагдсан. Тэр бүх зүйлүүд хувьчлагдаад улсын бодлого байхгүй болсноор тухайн хөгжиж авсан хүн өөрт юу ашигтай гэдгийг сонгож тэр зүйлээ хийдэг болсон. Жишээ нь өнөөдөр Монголд 2 сая хүнд одоо 5-6 баг амар их өөрийн телефоны одоо гар утасны одоо компаниуд байдаг. Ийм зүйл хэрэггүй л байхгүй. А тэр компани чинь өнөөдөр те одоо үйлдвэрлэл бий болгоод барилгын түүхийд одоо барилгын материал тоосхыг хаттаас Солонгосоос бэлтэн авч явахаар Монголдо боловсруулж бий болгох юм бол уул нь илүү их ашигтай. Бас дээрэс нь маш их ажилтай хүн маш их ажил бий болгоно гэж би боддог. Мөн ажил хөдлөлийг яаж бууруулах вэ гэхээр жижиг бизнес эрхлэгчдийн маш сайн дэмжих хүчтэй. Жижиг бизнес эрхлэгчид маань өнөөдөр ард тоцорсон байдаг. Тэднийг баг бодлогоор шахаж гаргаж том компаниудыг дэмжиж идэг. Өнөөх том компаниудыг дэмжиж байхаар нэг хүн ингээ баяжаал идэг, өнөөх ажилтгүй хүмүүс ядуураа л идэг. Ингээл баян ядуугийн ялгаа ихсээд идэг. А гэтэл жижиг бизнес эрхлэгчдийг дэмжиж үгүй. Жижиг бизнес эрхлэгч нь хөөрхөн тэндээ бас 10-20 ажлын байр бий болгоно. 10-20 ажлын байр бий болгоод тухайн бизнес амжилттай явах юм бол ажилчдаа сайн цалин олгох нь. Ингээд ийм нийгмийг чи авч явах бас боломжтой болж байгаа байхгүй юу? Тэгэхээр бас ядуу баяны ялгаа гаргахын тулд өнөөдөр 5 тэрбум төгрөг, 5 сая төгрөг хийдэг хүн өнөөдөр их татвар төлж явах гэж байна. Тэр авсан татвараараа өнөөх ядуу хүнийг маань одоо хайрлаж халамжилж хоол хүнсийг нь бид нар улсаас өгч явах учиртай. Гэтэл өнөөдөр яадаг? 100 мянган төгрөгийн цалин авдаг хүн 20% такс төлдөг. 500 сая төгрөгийн цалин авдаг хүн 12% такс төлдөг. Ингээ хөрөнгөтний үзэл рүү шилжсэн байгаа байхгүй бид нар. Тэгж болохгүй. Энэ бол маш буруу хөгжил. Америк 1920-од оны үед ийм байсан. Тэр үедээ маш их харамсдаг. Тэр үеийг гэхдээ эдгээр давж гарч чадсан. Би ингээд Америкийг магтаад байгаа юм биш шүү. Энэ бол харьцуулалт. Бид нар хөгжилтэй орноос авах ёстой. Юм учраас би харьцуулалт хийж байгаа шүү. Намайг бити Америкийг магтсан гэд дайрч оромжлоорой. За тэгэхээр ингээд би сая одоо баян ядуугийн ялгаа баянаас татвар аваад ядууд тэрийг нийгмийн халамж болгож өгнө гэсэн шүү. Тэгэхээр одоо татварыг ярив. Өнөөдөр Монголд маш их татварын тэнцвэрт бус байдал байдаг. Өнөөдөр миний харж байгаагаар одоо жишээ манай нэг хамаатай ах байдаг л да төрийн бас байгууллага ажил. Тэр хүн бол нэгч татвар төлдөггүй. Ягаад татвар төлөхгүй гэхээр тийм систем нь байдаггүй ч юм уу эсвэл тэр хууль хяналт нь байдаггүй. Ингээдлэр бас нэг хууль хяналтын хэрэгжилттэй ч холбоотой явчихж байгаа. Энэ хүн татвараа төлөхгүй бол хөрөнгө чи хураагаад авнаа гэсэн хууль байх учиртай. Энэ хүн татвараа төлөхгүй бол аж ахуй нэгж байгууллага үйл ажиллагаа явуулах эрхийг чинь хасдаг ийм системтэй байх учиртай. Тэгжиж тэр хүн чинь татвараа төлнө. Ингэж бид нэр татварын тэнцвэрт байдлыг гаргаж байна. Өнөөдөр бага орлого хийдэг хүн бага татвар төлөх ёстой, их орлого хийдэг хүн их татвар төлөх ёстой. Ингэжиж татварын тэнцвэрт байдлыг бид нар гаргаж ирж байгаа. Улс орны төсвийн ихэнх хувийг хувь хүний татвар, компани татвараас гаргаж авдаг. Гэтэл өнөөдөр Монголд компаниуд маш их татвараас зайлсхийдэг. Тэрбум төгрөгийн татвараас зайлсхийдэг. Яагаад зайлсхийж байгаа гэхээр тэрийг хянах хууль нь байхгүй юм чи, хяналтын байгууламж нь байхгүй юм чинь яах юм? Хүн болгон л тэрбум төгрөг аваад үлдэх хүсдэг л үстэй. Цөөхөн хідэн л үнэнчээр улстай татвараа төлөх байх. Тэгээ ингээд бодоод үзэхээр яг үндэ энэ улсыг чинь нуруу манай дундаж орлоготой иргэдээр ингээд босоод яваад байгаа байхгүй юу? Энэ баян хүмүүс, баян компани эзэмшдэг хүмүүс бидний улсыг авч явж байгаа биш ээ. Энэ хүмүүс бол өөрсдөө баяжаалаа татварч төлөхгүй, татвараа төлдөг хэдэн байгууллага байдаг байх. Би тэр байгууллагад үгүйсгэхгүй шүү. Тэгэхээр бид нар хууль хяналтын байгууллагын хэрэгжилт маш хэрэгтэй болж байгаа. За би хууль хяналтын байгууллагын хэрэгжилтүүд дараа орно. За үйлдвэрлэлтэй ярьсан дотоодын нийт бүтээгдэхүүн. Дотоодын нийт бүтээгдэхүүн юу вэ гэхээр нийт иргэнд ноогдож байгаа тухайн улсын үйлдвэрлэлт буюу эдийн засгийн Америкээр consumer spending гэж ярьдаг л да. Эдийн засгийн хөрөнгө юм да. Тухайн орны хөрөнгө, дотоодын нийт бүтээх тухайн орны хөрөнгө капитал нэг хүнд ноогдож байгаа тэр төгрөгийн хэмжээ гэсэн үг. Тэгэхээр дотоодын нийт бүтээгдэхүүн их байх тусам улс орон хөгжилтэй гэж тооцдог. Тэгэхээр дотоодын бүтээгдэхүүнийг яаж ихсэх үү гэхээр үйлдвэрлэл. Үйлдвэрлэл их байвал дотооддоо бүтээгдэхүүнээ хүнсний бүтээгдэхүүнээ ядаж газар тариалангаар хангаад байх юм бол өнөөдөр бид нэр хятадаас 80% бараа бүтээгдэхүүнээ импортлох шаардлагагүй болж байгаа.
Бид нар өнөөдөр хятадаас бараа бүтээгдэхүүнийг импортлохгүй байх юм бол хятадаас хараад бус байх юм бол бид нар өөрсдөө үнийн хөрөгдлийг тогтоож үнээ бид нар хэмжиж барьж авна. Бид нар яагаад тариаланчдад улсаас тарианых нь үрийг нөгөөд тэр тийм үнэтэй биш үү? Тарианых нь үрийг нөгөөд тарих газрыг нөгөөд хэдэн жилээр ч юм уу түрээслээ те. Тэгээд тэр тариаланч нь улсаар татвар төлөөд тарьсан тариаг нь улс худалдаж яваад яагаад ингэ тариаланчид үйлдвэрлэлчтэй ингэ дэмжиж болохгүй байгаа. Ингэ дэмжих юм бол өнөөдөр бид нар дотооддоо бүтээн байгуулалт хийж чинь, дотооддоо үйлдвэрлэж чинь, дотоодын нийт бүтээгдэхүүн маань ихсэж чинь. Импорт, экспортын харьцаа маань ингээд өнөөдөр импортын харьцаа 80%, экспортын харьцаа 20% байхад энэ бүхэн чинь баланстад ирнэ. Бид нар ядчил 50-50 дээр байх хүчтэй. 50 за 50 Америкч 50-50 байж чаддгүй. За боли 60-40 дээр байх хүчтэй. Яагаад бид нэр өөр гадаад улсаас импортлж болдгүй. Мэдээж жоохон үнэтэй л дээ. Гэхдээ бид нар өөр гадаад улсаас импортлдог мөн гадаад харилцаагаа сайн байлгachиж өнөөдөр хятад юм Орос үнэ нэмэхэд та нараас авахгүй. Би Казахстанаас авна. Та нараас авахгүй хятадаас авахгүй би Солонгосоос авна. Ингэжиж бид нар өрсөлдөөнийг бий болгож байгаа хөх тэр улсуудын хооронд. Өрсөлдөөн бий болохоор хятад үнэ бууруулахаас өөр аргагүй. Ингэж бид нар энэ импорт экспортын мөн хянжаах хүчтэй. Импорт экспорт нь 10 дугаар хамгийн чухал зүйл шүү. Ингээд энэ бүх зүйлүүд маань бүгдээрээ хоорондоо уялдаа холбоотой учраас би ингээд дараалал руу яваад гэх шиг байна. 9-р хуулийн хэрэгжилт гэж байна. Өнөөдөр Монголд хууль болохгүй л. Бид нар маш хатуу хуультай. Бид нар сайн хуультай. 1924 онд бид нар үндсэн хуулиа баталсан. 1992 онд түүнийг жоохон шинжилсэн. Тэгэхээр бид нар тэр дээр үед 100 жил бараг одоо 100 жилийн өмнө баталсан хуулиа бид нар ингээл оронгоор нь өөрчлөхгүй бид нар ингээд нэмэлт юм хийгээ яваад нар гэсэн үг л дээ. Бид нар 1992 онд ардчил гарч ирэхэд бид нар ардчилсан нийгэм тохирох хууль байх ёстой. Тэр хуулийг бид нар оронгоор нь эргүүлэх ёстой. Хэн эргүүлэх вэ гэхээр ардчилсан нийгэм боловсрсон, ардчилсан нийгмийн хуулийг судалсан залуучууд эргүүлэх хэрэгтэй. Тэгэхээр өнөөдөр чи 800 төгрөг хулгайлсан ч бай 2 жил, уучлаарай 8 жил, талхуулгаас эмэгтэй 8 жил авч байгааг би сонссон. Үнэхээр өргөлтөө санагдчихсан. 800 мянган төгрөг хулгайлсан, 8 сая төгрөг хулгайлсан 8 жил. За 800 сая төгрөг хулгайлсан бол харин 2 жил, 1 жил, 1.5 жил өвчтөө зовлонтой гэдэг шоронгоосоо гарчин. Ийм л байдаг учраас өнөөдөр Монгол хууль хэрэгжихгүй байна. Хуулийг хэрэгжүүлдэг байгууллага нь байхгүй байна. Хуулийг хэрэгжүүлдэг байгууллага байлгахын тулд улсаас тухайн хуулийг хэрэгжүүлдэг байгууллагад хөрөнгө мөнгө нь их байх ёстой. Халамж нь их байх ёстой. Төсөв нь их байх ёстой. Тэгчиш тэд нар чинь авилгаас бүрэн гарч чадна гэж би боддог. Авилгаас хуулийн байгууллага гаргахчвал бусад байгууллага авилгаас гарах нь тодорхой. Яагаад гэвэл тухайн хуулийн байгууллагч одоо жишээ нь би нэг төрийн албаагч байг шүү дээ. Би хаустай, би машинтай. Би авилга авсан тодогтоод би хулгай хийсэн гэмт хэрэг хийсэн тогтоох юм бол миний бүх хөрөнгийг хураан авч улсын орлого болгоход намайг шоронд хийдэг байх учиртай. Тэгж чадах юм бол бусад хүмүүс хичээл болж бусад хүмүүс мөн тэр хүний хийсэн гэмт хэргийг дахин давтаж хийж чадахгүй болж байгаа. Ингэж бид нар хуулийн тэнцвэрт байдлыг гаргах ёстой. Өнөөдөр талхуулгаасан хүнд өнөөдөр одоо юу гэх юм те анхны удаа хэрэг хийсэн бол жишээ нь торгодог байх хүчтэй. Хоёр дахь удаага хийсэн бол магадгүй хэдэн сар, гурав дахь хийсэн бол за хэдэн жил ч юм уу. Гэтэл өнөөдөр бүх хүмүүс ингэж нэг төвшингээр авч үзээд хийсэн гэмт хэргийнх нь одоо том жижигээс нь ялахгүй бид нар ингэж гэмт хэрэг бол гэмт хэрэг гэдэг тийм ялсан байдалтай байж болохгүй. За тэгэхээр 10 дугаар зүйл импорт болон экспорт. 11-өөс гадаад харилцаа хөрөнгө оруулалт. Гадаад харилцаагаа ярьсан. Хөрөнгө оруулалт бид нар хөрөнгө оруулалтыг маш ухаалаг авдаг учраас бид нар хөрөнгө оруулалтыг ямарваа нэгэн улсын хувийн компаниас бид нар авах учиргүй. Яагаад гэвэл тухайн хувийн компаниас авахаар чинь тухайн хувийн компани өөрсдөө Монголд явагдаж байгаа энэ компанийг удирдах эрхтэй болж байгаа. Бид нар хөрөнгө оруулалт хийнэ гэхлээр бид нар чинь одоо жишээ нь 6 тэрбум доллар хөрөнгө оруулалт хийн гэж байгаа. 6 тэрбум доллар хөрөнгө оруулалт хийчээд одоо жишээ нь 60% нь манайх эзэмшинч гэдэг юм уу. Ингээ явшаа. Тэгэхээр 60% эзэмшээд явхлаар чинь өнөөх хяналт чинь байхгүй л явж байгаа байхгүй. Тухайн компанид төр юу болж байгаа Монголын хяналт бол биш. Энэ бол тэр бол давуу хэрэгтэй бол явж. Тэгэхээр Монгол өнөөдөр Дэлхийн банкаас мөнгө зээлэх хүчтэй. Өнөөдөр Монгол засгийн газрын бонд сайн гаргаж иж гадаадын хөрөнгө оруулагчдаас засгийн газрын бондоо сайн зарж иж бид нэр тухайн хөрөнгийг татаж бид нэр өөрсдөө тоног төхөөрөмж оруулж ирээд үйлдвэрөө барих учиртай машин тоног төхөөрөмж оруулж ирээд бид нэр үйлдвэрлэлээ явуулах учиртай. Энд чинь бид нэр
хөрөнгө оруулалт гадаад харилцаа маш ухаалаг ашиглаж байна гэж би бодож байгаа. 12 дугаар зүйл зөв хотчлолт буюу тэгш хөгжил. Энийг бол надаас хүн болгоно надаар хэлэлт мэдэн дээ. Тэгээд манай Улаанбаатар хот ямар байдалтай хөгжсөн байгаа вэ? Айгүй сонирн бүтцтэй. Би эртээ тэр нэг Sky Lounge-ийн газар сууж байгаа л харж исэн чинь ингээд их эвгүй юм том барилга нэг том барилга ингээд яг цонхных нь гадна талд ингээд барьцсан. Тэгэхээр энэ бол маш буруу хот төлөлт гэж би бодож байгаа. Тэгээд мөн амар төвлөрч хөгжөөд байгаа. Бид нар ингэж тэлж хөгжих хүчтэй. Энийг бол надаар хэлүүлдэггүй зөндөл телевизээр ярьж байгаа. Тэгэхээр би энэ талаар нэг ярмааргүй. 13 татварын тэнцвэр байдлаа ярьсан. 14 чөлөөт болон хараат бус бизнесийн орчин. Чөлөөт болон хараат бус бизнесийн орчин. Өнөөдөр ардчилсан нийгэм, капиталист нийгэм яах вэ гэхлээр тухайн капитал буюу хөрөнгийг ард түмэн буюу чөлөөт болон хараат бус бизнесийн орчин бий болгодог хүчтэй. Тэд нар маш сайн чөлөөт болон хараат бус бизнесийн орчинтой засгийн газар дэмжлэгтэй байгаа гэх юм бол тухайн хүмүүс чинь эдийн засгийг аваад явдаг байхгүй юу? Нөгөө л жижиг бизнес эрхлэгч ч ороод ирж байгаа. Жижиг бизнес эрхлэгчтэйгээ маш сайн дэмжих хүчтэй. Жижиг бизнес эрхлэгчдийг тэгж татвараар дарж няцааж болохгүй. Жижиг бизнес эрхлэгчдийг маш сайн дэмжих хүчтэй. Тухайн хүмүүс чинь чөлөөт болон хараат бус бизнесийн орчин сайн бүрдүүлж өгч тухайн хүмүүс чинь сайн хөрөнгийг, капиталыг бий болгож үүсгэж эдийн засгийг дээш нь эдийн засгийг өсгөдөг. Уучлаарай би ингээд нөгөө нэг дандаа англиар ярьдаг болохоор сүүл рүү ингээд жоохон монголоор ярих жоох хэцүү байна. Ойлгоорой. Тэгээд 16-ад улс орны аюулгүй байдал. Манайх улс орны аюулгүй байдал сайн гэж би маш их сайн сонссон. Манай тагнуулын байгууллага, манай цэргийн хүч маш сайн гэж сонссон. Гэхдээ хятад дайраад ирэхэд бас хэцүү дээ. Тэгэхээр хятад бол яг дайраад эслэх юм бол бид 40 минутанд эслэн гэж нэг тийм судалгаа байт юм билээ. Би нэг найз сонсч ирсэн. Тэгээд Америк өнөөдөр 8 их найд буюу 8 триллион долларын төсөвтэй энэ төсвийнхөө 23% буюу бараг 3 тэрбум долларыг цэрэг армийн хүчтэй зарцуулдаг. Манай Монгол өнөөдөр 8 тэрбум долларын төсөвтэй 8 тэрбум долларынхаа 3%-ийг цэрэг хүчний байгууллагатаа зарцуулдаг. Тэгэхээр манай цэрэг хүчний хуулийн байгууллагууд маань иймэрхүү хуулийн хэрэгжүүлдэг цэрэг хүчний байгууллагууд мөн улсыг хамгаалдаг энэ байгууллагууд маань ийм бага хөрөнгө оруулалттай улсаас өгдөг хөрөнгө мөнгөтэй байхлаар цалин баг байгаа. Цагдаагийн цалин баг байхаар нөгөө замын цагдаа чинь хагуул авахгүйгээ яах юм? Цагдаагийн цалин баг байхаар нөгөө хүн амьдралаа босхын тулд яалч хүн мөнгө хараад авахгүйгээд яах юм? Ерөнхий шүүгч одоо Америк шүүгч хуулийн байгууллагын амар өндөр цалинтай байдаг шүү. Тэгэхээр тэр хүмүүсийг хараат бус болгоод өгч байгаа байхгүй мөнгөний хараат бус. Тэгэхээр мөнгөний хараат бус байхлаар тухайн хүмүүс чинь хуулийн хэрэгжилтийг маш сайн хардаг болно. Ингээд энэ 16 зүйл нь хоорондоо маш уялдаа холбоотой байгаа. Би тэгээд маш дээр дор оруулж маш эмх замрааг барьсан бол намайг уучлаарай. Тэгээд миний ярьсан зүйлээс жоохон ч гэсэн зүйл та бүхэн ойлгож авсан байх гэж би найдаж байна. Тэгээд бүгдээрээ санаа бодлоо бичээд үлдээцгээрэй. За баярлалаа. Баяртай.